Дэлхийн Монгол продакшн үзүүлж байна. Эзэнбог Чингис хааны улимын дороос Сүхбаатар жанжины талбай дээрээс Монголын мянган аавуудаа аавуудын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхийн Монгол студийн зүгээс зохион байгуулж байгаа Тэнгэрлэг аавуудаа хүндэтгэл үзүүлэхээр манай хамт олон хөдлөлөө. За сайн байна уу? За сайн өвчрөн үү? Сайн өвчрөн. За намайг чадран байна уу? Таван сайхан байна. Сайхан байна. Хан тэнгэр шиг түшигтэй та хөрст газрыг донсолгон байж аав химээгдэх хүн дүүргийг алдар цуутаагаар авч явдаг шүү. Эрхэм хүндэт Г Батбаяр танд 20-21-р зууны өртөөлөн өнөө цагийн түүхийн хуудсыг бичлцэж буйд баяр хүргэж аавуудын баярыг тохиолдуулан Дэлхийн Монгол студиэс зохион байгуулж байгаа Тэнгэрлэг аавууд нэвтрүүлгийн хамт олон таныг хүндэтгэн Дэлхийн Монгол аялалаар улаан үүд итгэл там байгаль далаад аялах эрхээ шагнаж байна. Ерөнхий захирал Элийн Хичаргал 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гэж. За баярлалаа. За баярлалаа. Танаа хамт олонд ажил үйлсийн өндөр амьдралчин аз жаргал сайн сайхан бүхс өрөөй. Тэгээд аян замчин дандаа үлзийтэй сайхан байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Танаас баярлалаа. За өнөөдөр бас бэлэг сайхан өдөр байл нар хор төвшилсэн одоо намрын энэ сайхан өдрүүдэд миний нутгийн одоо бас ишимдүү инх жаргал маань энэ ишийн бичиг одоо ирж гэр оронд минь гардуулж өгч байгаад их талархалтай одоо хандж байна. Баярлалаа. Гүн үнэтэй үзүүлсэн энэ танай компани хамт олонд болон тэнд ажиллаж байгаа нийт хүмүүстэй улам их амжилт гаргаж хүн ардын оюун санааг арвижуулах, хүн ардаа олон сайхан юм үзүүлж сэтгэл санааны одоо Тэнгэрлэг сайхан буян хишгийг хайрлуулж байх энэ үйл ажил чинь улам их амжилт төсөж хамгийн сайн сайхан бүхнийг эрхэм түнштэй хүсэн яриа да. За баярлалаа. Батж санаж байгаагүй тийм сайхан урилга таа бүхэн надад авчирч өглөө. Өдлөөч тэр юм жоохон юм нулимс салтаа болчих юм да. Хөөе. Монголын ард түмэн хүчтэй гэж юу сая хэлж байсан. Үнэхээр Монголын ард түмэн хүчрхэг байхаас ч тийм аргагүй сайхан уламжлалтай. Тэгэхээр энэ сайхан уламжлалаа ингэж хадгалж энийгээр одоо өргөн дэлгэр сайхан ажил хийж яваа таа бүхний цаашдын ажил үйлс үргэлж энэ сайхан аялал шигээ юм өнөр дэлгэр өтгөн их олон хамт олонтой олон улс дэлхийн нийтийг хамарсан ийм сайхан ажил болгож энийг өргөжүүлж Монголынхаа ард түмэнд бүгдээр нь хөрж үйлчлэх болтгоо гэдэг ирээлэг дэвшүүлье. Та бүгд дэлхийн Монгол аялал гэдэг энэ агуунаар ерөөсөө нүүдэлч бодолд бол аялагчд байдаг. Амьдралаар аялагчд байдаг. Тийм учраас Монгол аялал гэдэг бол дэлхийн аялал гэдэг бол Монгол аялал. Аялагчдын их цуваа тасралтгүй урсаж байх юм бол та бүхэн өөрсдийнхөө ажлыг хангаа хинти алтай нуруунаас ихвч олсож байгаа мөнхийн тунгалаг урсгалтай гол юм аа л гэж бодож байгаарай. Тэр аяллаа чинь зам үлзийтэй буянтай сайн сайхан бахны өссөн өрөөгд нийт монголчууд дэлхийгээрээ аялцгаая. Энэ та бидний амьдралын маш том зорилго юм шүү гэж та бүхнээс хүсье. Баярлалаа. За баярлалаа. Миний амьдралаа авч үзэж байсан шагналуудаас хамгийн том, хамгийн сэтгэл догтломоор хамгийн их шоконд орсон одоо энэ талархал энэ байлаа. Урд нь бол яг бас сайн жүжигчин одоо сайхан кино хийсэн, сайхан тоглолт хийсэн шагналж уран бүтээлийн шагнал авч ирсэн болохоос биш. Аав гэдэг энэ сайхан эрхэм шагналыг бол анх удаа авлаа. Үнэхээр их талархаж байна. Сайхан буян заяа чинь дэлгэрэх болтугай. За баярлалаа. За. За баярлалаа та нарт. Намайг ингэж хүндэлж байгаа Дэлхийн Монгол аяллаа хамт олон та бүхэнд би маш их баярлалаа. Та нарыг сайхан юм шийдэж, сайхан юм хийж, сайхан юм бүтээж байгаа улсууд байна. Ер нь одоо энэ үүрэгт одоо ажилд чинь
миний хүч чармаад одоо хэрэгтэй байдаг бол би танаа одоо энэ зохион байгуулалт ажилд энэс хойш одоо хөөрхөн чадхлын хэмжээгээр оролцож тус дэмжлэг болж ажиллана гэдгийг хэлье да. За баярлалаа. Танд их баярлалаа тий. 8 дугаар сарын 8-ны өдөр гэжээ. За баярлалаа. За баярлалаа бүхэд. Тэгээд та бүдгийн ажилд амжилт хүсье. Энэ сайхан хамт олон энэ сайхан үйл ажиллагааг улам сайхан цааш өргөжүүлж дуустын дунд нэвтрүүлж ард түмэндээ нэвтрүүлж бид нар ятчтаараа ингэж хүндлэлтэй эдэлж ингэж явах болно. Тэгээд энэ сайхан бас юмыг санаачилсан танаа энэ компани хамт олонд ажил үйлсэн нөөдрөг энэ Монгол түмнийхээ гэсэн энэ сайхан сэтгэл дундар шуу цагаан нүүлс чинь бүтэх болохгүй гэж яа. Ярээр тус болтгоо. Тэгээд энэ сайхан далаагаар аялуулах шавшаа олдсон гэдэлд их баярлж байна. Тэгээд би өгшнөө ногоолаад явна. Хоёулаа эцэг өхнийг баярлуулж яваарай. Ижийн өхнийг баярлуулж яваарай. Амжилт хүсье да. Аавд гэдэг бол одоо ажлын хүнд амьдралын хүндийг үүрдэг тийм сайхан улсууд байдаг. Тэгээд хизээч би үүрлээ гэдэг юм уу одоо тэгчлээ гэдэг үү тэгэхээр стол юм шиг явдаг. Ийм сайхан эгэл баргал Монгол эрчүүдийнхээ өмнөөс аавдынхаа өмнөөс талархъя. Эцэг гэдэг нэг сайхан хоймор гэдэг утгаараа эцэг хүний нэг тийм сайхан ухаан, эцэг хүний одоо амьдралын одоо ёс жайг тэр сайхан одоо Тингийн зуа ахалсан жинчэн миний аав гэж одоо сайхан тийм бас дөрвөн хэлмээр. Эмэгтэй хүн болж, эрэгтэй хүн болж, үсээр ялгаж бурхан хүнийг ертөнцид дэлгэхдээ амьдралын хамгийн сайхан юм нь эмэгтэйний жи болдог. Эрэгтэй нав болдог л хөв тавлын. Анхан болоод хүүтэй боллоо гэхлээр нэг сонирхол байдаг юм байна. Тийм нэг санагдаад тэгээд харахнаа нэг тийм том нэгтэй юм гараад ирсэн. Тэгээд одоо баярлалаа юм аа. Энэ ертөнцид хүний богинохон заяанд аав болж амьдрна гэдэг бол их үүрэг юм шиг байх юм. Үүргээс гадна их далдын хүндэтгэл юм шиг байх юм. Хүний үүрэг гэдэг бол ааван чандад хайрладаг. Ижигийн агшин тутанд хайрладаг. Тийм учраас аав хүн бол амьдралын их зүтгүүр үр хүүхэд гэдэг бол маш урт үргэлжлэх галт хэрэг. Ижи гэдэг бол бүхнийг ивэхчл байдаг юм шиг байна. Тэгээд аав нарыг онцгойлон үзэж бас шинэ ажил эхлэж, шинэ юм бодож, эцгүүдэд хүндэтгэл үзүүлж байгаа явдал бол бас нэг тийм хайраар үүдсэн сэтгэл юм да. Тэгээд би бол их баяртай байна. Хан тэнгэр шиг түшигтэй хангар сайхан аавууд минь сайхан баярлаарай. Дэлхийн Монгол аяллаар аялаад азтан болж джип машина хожоорой.